одоо 800 жил мянган жил одоо сайжруулдаг алдаа дэлгэрсэн Монгол улсын бидний зөвхөн дөрмөд байгаа юм шиг дээ. Тэгэхээр Монголыг судлах, Монгол хүний сэтгэлгээ судлах, Монгол хэлээр Монгол хэлний үе болгоны утгыг судлах юм да. Зөвхөн баярын нөлөөгөөр сошиал медиагийн нөлөөгөөр Монгол хэлний багтаа авдаг шүмжлэгээс энэ дээр таас ямар за тэр үнэ энэ бол Монгол улсын иргэд өөрснөө өнөөдөр би Монгол хүн гэдэг энэ нэг онгошил энэ ясмахтай шигсэн энэ үзэл бодлосоо түрүүн өнөө маргаашийн одоо амар хялбар байна ашиг үүний бодсноос үүдэж ийм даваад байна. Одоо Монголын Улаанбаатарын гудамжинд гараад энэ гадны Монгол хэлд хэлж байна. Хаяг гэх чинь бол энэ хаашаа юм бэ? Монгол үгийн латинаар гэсэн нэг англи одоо танаа Улаанбаатарын хаяг гэж хэлсэн бачжээ гэж. Одоо яг орж яах гэж. Энэ бол үнэ ичгэлтэр хэрэгэлдэг. Энэ бол манайхны өөрсдийн хийж байгаа алдаа. Нөгөө талаас манай бүгдийн нэвтрүүлэг байна. Телевизийн нэвтрүүлэг хүртэл надаа Монголоор Монгол хэлээр бичиж Монгол хэлээр бичиж байгаа юм заавал англиар тавьдаг. Бид англи хэлтэй биш шүү дээ. Англиар дээр химаа явуулсан одоо бүх хаяг юм бол хиндигээр орн ядтавд англиар нарийнаа бичсэн. Өнөөдөр бол энэ татар бол манай иргэн бүр өөрөө Монгол байна. Би бүтээх зүйл сайхан ярьж болох юм. Үсний бичмэс сургаж байсан. Ийм үсэн хэрэгц байх хэрэгтэй энэ байна. Нэлээд хэсэг үзэл энэ байна. Одоо маргаашийн өмнөөс өнөөдрийн үүсгэж гэдэг үзлээр хангаж байгаагаас ийм алдаа гарч байна. Монгол хэлний дагтлаг хадгалахын тулд яах ёстой вэ? Монгол хэлний дагтлаг хадгалахын тулд жинхэнэ Монголын одоо хөлөөний малчдын тэр сайхан одоо сайхан найруулгатай энэ болгоныг дундурууд маш сайн уушруулах хэрэгтэй. Одоо бага мэд гадаад заа 12 нас гадаад заа 12 нас ихний дагтлаг маш сайн суулгах хэрэгтэй. Яг Монголын дагтлаг юм байна.